1996 онд Завхан аймгийн Тосон Цэнгэл хотын улсын тэргүүний 10 жилийн сургууль, хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн олонд боловсролын тэргүүний багш нэг барийн өдөртсөн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 ангийн хамт олноос үеийн эрхэм найзууд нийт төгсөгчдөө төгсөлтийн 30 жилийн ан баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Сүдэр тусхийн төдий сэвтэж өчигдөрхөн мэд санагдах сурагч насны гэгэн он жилүүд хэдийн 30 хаврыг илээжээ. Цагаан самбарын өмнө мөр зэрэгцэн сууж сургуулийн хонхны дуугаар инээж мөрөөдөж нөхрөлж явсан тэр өдрүүд өнөөдөр бидний амьдралын хамгийн эрхэм дурсамж болон үлдсэн байна. Сурагч насны мөрөөдөл салхинд биш, сэтгэлд үлддэг. Сургуулийн хонхны дуу чихэнд биш, зүрхэнд цоорайддаг. Нөхрөлийн үнц нь жилээр биш, насан туршаар хэмжигддэг. Нэгэн ангийн хүүхдүүд гэдэг хувь тавилангийн хамгийн сайхан учрал байдаг. Он цаг улиран өнгөрөх тусам бид өөрийн амьдралын замыг туулсан ч нэгэн сургуулийн босхоор алхаж, нэгэн цаг үед мөр зэрэгцэн өсөж хүмүүжсэн үеийн анд нөхдийн холбоо хизээд үн цэнтэй хэвээрээ. Эрхэм үе тэнгийн найзуудаа та бүхэндээ эрүүл элбэг дэлбэг амьдрал, ажил үйлсийн арвин их амжилт, гэр бүл тань аз жаргал, үр хүүхдүүд тань сайн сайхныг хүсэн өрөөё. Очин жилийн дараах энэ учрал бидний нөхрөлийг улам баттгаж, дурсамжийг улам гэрэлтүүлэн, дараагийн уулзалтаа улам их хүсэн хүлээдэг сайхан баяр байх болтугай. 1996 оны төгсөгчдөө 30 жилийн ан баярын мэндийг хүргье. Тэгэж